Эрхэм үзэгчдийнхээ амар амгалан айлтгая. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд зориулан бэлтгэсэн Монгол ялны хөтөлбөр ээлжтэй мэдээлэлээ танилцуулъя. Нэр дэвшигч олон үндэстний Өлгийн нутаг Ховд аймгийн иргэдтэй уулзлаа. Аялал жуулчлалын бүс болгох Баттулгын мөрийн хөтөлбөрийг нутгийн иргэд сайшааж байна. Ган хоёрыг би Баттулгыг офшор данстай гэж хэлээгүй хэмээн мэдслээ. Монгол Ардын намаас нэр дэвшигч энх бол ухуулагч нарынхаа хашаа байшинг барьцаалжээ. Нэр дэвшигч Халтмаагийн Баттулга өнөөдөр алс баруун хязгаар Өлгийн нутгийн иргэд сонгогчтой уулзлаа. За Баттулга нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт Баян-Хөлгийн аймгийн иргэдийн хүсч буй эдийн засгаас сэргээж аж үйлдвэрийг хөгжүүлсэн ерөнхийлөгч байна гэж онцлон тусгасан. Мөн боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааныг дэмжих бодлого баримтлана гэж тусгасныг их түүх соёлын үлгий болсон Баян-Хөлгийчүүд таатай хүлээн авсан юм а. За дэлхийн нийтэд эх орноо түүх соёлоо сурталчилж байгаа Аашилфан охин шиг олон баатруудыг төрүүлнэ. Ингэснээр Монгол хүний мэдлэг, ур чадварыг дэлхийн түвшинд хүрэхийг төрийн бодлогоор тууштай дэмжинэ. Мөн ард иргэдийн эрүүл мэндэд анхааран ажиллах тухай мөрийн хөтөлбөр тусгаснаа нэр дэвшигч танилцууллаа. Миний мөрийн хөтөлбөрт ерөөсөө 3 том асуудлыг хамгийн томоороо барьж авсан байна. Ажилгүйдэл, ядуурл, эрүүл мэнд гэсэн. Ерөөсөө ажилгүй байгаа тохиолдолд ядуурл салахгүй, тийм ээ? Ядуу байгаа тохиолдолд өвчлөл салахгүй. Тэгээд эрүүл мэндийн салбар гэж яриад байгаа маань энэ юм аа. Энэ гурвыг нийлээд ирсгээр эргээд бид нэр хинлүү анхаарал тавих бай. Эмэгтэйчүүд, эхчүүд рүү анхаарал тавина. Энэ ардын намч манай малчдаа бас эсрэг талын эсрэг гуул гаргадаг юм байна гэдгийг малчд хүмүүс маань ойлгоцсон байна. Баттулгад ирвсээс илүү бидний зовлон ойлгохгүй байхгүй. Тийм учраас Баян-Хөлгийчүүд нэг дугаар Баттулгыг дэмжиж Баттулгыг сонголоо. Хүчирхэг эх оронч Халтмаагийн Баттулгыг Баян-Хөлгийн аймгийн Казак, Уранхай, Тува, Дөрвөд бид бүгд нэгэн дуугаар дэмжиж байна. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Ховд нутгийн зангуулантай уулзлаа. Монгол ялан урайтаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Баттулгын мөрийн хөтөлбөр Ховд нутгийн иргэд түүнийг дэмжих шалтгаан болжээ. Тэгэхээр Халтмаагийн Баттулга нэр дэвшигч маань бол өөрөө энэ соёл гэдэг энэ зүйлийг оруулж ирсэн байгаа нь бол үнэхээр бас олзорхууштай зүйл юм а гэж би үзэж байна. Амлалтаа мартдаг ардын намд сануулга өгсөн санал байх болно гэж би эргэлзэхгүй байна. Мөн нэр дэвшигч Баттулга мөрийн хөтөлбөртөө үндэсний эвнэгдлийг эрхэмлэгч ерөнхийлөгч байхаа илэрхийлсэн. Гэтэл өрсөлдөгч талынхан түүнийг хагалган бутаргагч хоёр хөршөөс харилцаагаа таслах хүн мэтээр далд явуулж иргэдийн сонголтыг төөрөгдүүлэхээр бүхий л аргаа хэрэглэж байна. Үүнд хуурдахгүй гэдгээ Ховд нутгийн зан олон хэллээ. Монголын хүүхэд өр хөгжөөл гэсэн юм зорилго тавьсан. Тэгсэн өнөөдөр Монгол Ардын намынхан энийг дэвсэн ажиллаа, устгах ажиллаа. Өөрөөр хэлбэл Монгол хүүхэд битгий хөгжөөсэй гэдэг утгаар явж байна. Том хөтөлбөрүүдэд бид нар монголчууд өөрсдөө мэрэгжлийн сургалтын төвөөрөө мэрэгжлийн дүүтэй болгоод хөдөлмөрлөөд эхлэх юм бол Монгол орондоо гадныхтай тэнцвүү цайлан аваад хөгжлөө өөрсдөө бүтээн болгохоор монголчуудаа ялалтанд авчрах эдийн засгаа босгож ирэхтийн боломжийг бид нөхдүүдтэйгээ нийлж харж яриад байгаа нь монголчууд ялна гэсэн ийм урайны бас нэг юм аа. Үндэсний ясны үлгий Ховдын ард түмэн Монгол түмнийхээ эвнэгдлийг эрхэмлэгч үндэсний ерөнхийлөгчөө дэмжихээр шийджээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг дэмжицгээе. Монгол ялна. Монгол ялна. Сонгуулийн сурчлагаа эхэлснээс хойш Монгол Ардын намын зүгээс ардчилсан намын нэр дэвшигчийг бүтгэн доромжилсан мэдээлэл удаа дараа цацсаар байна. Харин энэ бүгдэд ардчилсан нам аль бие усны тайлбар хийж нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан хүндэслэлээр хууль шүүхийн байгууллагад хандаад байна. Энэ асуудлаараа томч тэгш жаргал мэдээллийг хүргэнэ. За баярлалаа. Тэгэхээр 6 дугаар сарын 9-ний өдөр Талх очид гэгдэх Монгол Ардын намын баг хурлын гишүүн Ган хоёрыг ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг офшорт 1.1 тэрбум долларын хөрөнгөтэй хэмээн мэдээлэл хийлээ. За энэ асуудлаар ардчилсан нам шүүхэд хандсан юм а. За тодруулж хэлэх юм бол төгрөг нуурын ордыг эзэмшдэг гэх компанид Баттулгын гэх ямар нэгэн хувьцаа байхгүй Панамын баримтууд болон бусад офшорын жагсаалтанд Халтмаагийн Баттулгын нэрээр хайлт хийж үзэх юм бол гарч ирэх
зөвшөөрөхгүй байгааг үзэгч та бүхэн дэлгэцнээ харж байна. Харин ч Монгол Ардын намын одоогийн их хурлын гишүүд албан тушаалтнуудын нэрс офшорчдын жагсаалтанд дэлхийн нийтэд зарлагдсан. Монгол Ардын намын олон нийтийг төрөгдүүлсэн энэ гүйцэтгэлээр ардчилсан намын хүү шүүх тандсан юм а. Би өчигдөр өөрөө нэр дэвшигчтэйгээ уулзсан. Ийм зүйл байхгүй. Хэрвээ 1.1 тэрбум байтугай хэдэн ч төгрөг байсан офшорт хэрвээ мөнгө олох юм бол тэр талхкан хоёрыг өөрөө аваарай гэж манай хүн аль биесээр дамжуулсан. Уулзалтын үеэр дээрх асуултанд ямар хариулт өгснийг үргэлжлүүлэн харцгаая. 1.1 тэрбум долларын хөрөнгөтэйгээ тэр нэг Forbes дээр тавьдаг үнэлгээг тавьдсан монтаж игээл тийм хийгээд байгаа. Тэр офшор гэдэг бүсэд надад хадгалах мөнгө нэгдүгüүрт байхгүй. Хоёрдугаарт надад тийм хулгайч сэтгэхүй байхгүй. За 6 дугаар сарын 13-ны өдөр талх очид ган хоёрыг ардчилсан намаас гаргасан гомдлын дагуу цагдаад байцаалт өглөө. Одоо офшор тасд бол ийм зүйл байхгүй л гэдэг зүйл яриад байгаа шүү дээ. Офшор данс гэж яриаггүй. Офшор схем гэж ярьж байгаа. Үргэлжлээд төмөр замын хөрөнгө эзэн гэх асуудалд нэр дэвшигч Халтмаагийн Баттулга иргэдэд ямар хариулт өгснийг харцгаая. 76 гишүүн эдгээр муу хэлүүлдэг ч гэсэн төмөр замын бодлогоо батлуулсан юм а. Энэ төмөр замын бодлого бүтнээрээ 5400 км. Харамсалтай нь энэ төмөр замын бодлого сайн шандын бодлогыг нөгөө төр барьсан 30 гэр бүлийнхэн чинь цагдаа хүчний байгууллагатайгаа нийлж хагаад ингээд тас зогсоодсон байгаамаа. Монгол Ардын намаас явуулж байгаа дараагийн ээлжит гүтгэлэг бол их метр төсөл. Энэ төслийн гүтгэлгийг хийхдээ ямар ч судалгаагүй сүсгтэй олон шууд хардлага төрүүлэхээр худлаа тоо бодсон байна. За метр төсөл нь 5 жилийн хугацаанд бичиг цаасны ажлуудаа бүгдийг нь дуусгаж одоо засгийн газрын ганцхан тогтоолыг хүлээж ажил нь эхлэхэд бэлэн болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. За мөн 18700 иргэн хандив өргөнө гэж гарын үсэг зурсан хэдий ч яг бодит байдал дээр 2077 иргэн л хандив өгсөн байдаг. За зарцуулалтыг үзэгч та бүхэн метр төслийн мэдээллийн сангаас нээлттэй шалгаж болно. Ийм гүтгэлгээ зогсоохыг метр төслийнхэн ч шаардаж байна. Их метр сангийн одоо аливаа гүжир гүтгэлэг худлаа мэдээллийг одоо тараах байдлаар сонгуулийн сурчлаганд ашиглах цааш цацах юм бол хуулийн байгууллагаар нь шалгуулж бид бүхэн зохих одоо арга хэмжээг авах болно гэж мэдгэж байна. За энэ мэтээр ардчилсан намаас нэр дэвшигчийг ээлж дараалан гүтгэж харлуулахыг зорьсон мэдээллийг Монгол Ардын намын штабаас кампанит ажил маягаар явуулж байгаагаас харах юм бол ардчилсан нам биш Монгол Ардын намын удаагийн сонгуульд хамгийн хар бохир PR-тай оролцож эвтэй Монгол гэсэн лозунгийн цаана нийгмийг талцуулж байна гэж харагдаж байгаа юм а. За үргэлжлүүлээд үзэгч та бүхэнд Халтмаагийн Баттулгыг яагаад сонгох ёстой вэ гэсэн асуултын бас нэгэн өөр гаргалгааг хүргэж байна. За Халтмаагийн Баттулгыг гарах юм бол хөдөлмөрлөдөг хүн, өөрөө өөрийгөө бүтээдэг хүн, хөдөлмөрөөрөө амжилтанд хүрж байгаа хүний үнц нь өснө. За нөгөө нэр дэвшигч нарыг нь одоо яриад эхлэх юм бол нэг нь хийсэн бүтээсэн юмгүй, хоосон яриад лекц уншаад байхад бас ерөнхийлөгч болчдг юм байна гэдэг ийм нэг жишг гарч ирэх гээд байгаа. Тэг яг бүтээсэн бичсэн ном гэж байхгүй, яг төгссөн диплом гэж байхгүй, яг хийсэн бүтээсэн ажил гэж байхгүй. Хүн чинь диплом аваагүй байлаа гэхэд ядахтаа тэр цаг дээр нэг байшин бүтээсэн байх ёстой шүү дээ, тийм ээ. За нөгөө нэг харьцуулт нь болохоор ерөөсөө насаараа төрөөр тижээлгээд насаараа төрийн ажил хийсэн нэг хүн байна. Тэгсэн мөртөө тэр бомтон болчихсон. Төрд насаараа ажилласан хүмүүс бол төрөөс цалингаа аваад төрдөө зүтгээд явна гэдэг бол хөдөлмөр. Тэглээгээд төрийн өгсөн цалингаар тэр бомтон хинч болдоггүй шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр төрд насаараа ажиллачаад тэр бомтон болно гэдг нь өөрөө төрдөө байхдаа яг төрийнхээ ажлыг хийсэн үү? Төрийнхээ ажлыг шудрах хийсэн үү гэдэг дээр одоо эргэлзээ төрүүлж байгаа. Халтмаагийн Баттулга нэр дэвшигчийг маань ялах юм бол Монгол улсын монголчуудын өв соёл сэргэнэ гэж. Бид өв соёлоо сэргээх гэж ядаж байхад энд чадсан ядан өв соёлын бүтээгдэхүүнийг үүсгэж ядаж байхад юу болдог вэ гэхээр тэр өв соёлыг хаагаад өндөр барилга баригдчихдаг. Жишээлбэл Чойжин ламын сүм музейг далд ортол нь баригдсан өндөр барилгууд, Бурхан Буддагийн эргэн тойронд далд ортол нь баригдсан барилгууд, Зайсангийн эргэн тойронд зайсан уулын бүр харагдахгүй болтол нь барьсан барилга байшингуудын газрын асуудал бол бүгдээрээ эргээд авилгалтай холбоотой болчдөг. Тэгэхээр зэрэг өв соёлд хайр найргүй ханддаг нэг нэр дэвшигч байна. Өв соёлын тухай ерөөсөө хүмүүст нэг ярьдаггүй, өв соёлын тухай өөрөө ямар ойлголттой огт мэдэгддэггүй. Баруун далан дээрээ одоо зүрхээ байдаг гэж боддог бас нэг нэр дэвшигч байна. Тэгэхэд манай нэр дэвшигч хажууд нь яг өв соёлд хөрөнгө оруулсан, өв соёлынхаа төлөө маш олон жил зүтгэсэн хүн байдаг. Шинэ өв соёл бүтээсэн хүн байдаг. Хуучин өв соёлоо монголчуудынхаа өв соёлыг гаргуулахын төлөө Монгол улсынхаа археологийн багийг ивент тэтгэж маш үн цэнтэй олборуудыг олоход тусалсан байдаг. Дээр нь өөрөө сонжин болдогт өв соёл бүтээх монголчуудынхаа багийг бас удирдах ажилласан байдаг.
Мөн налаах дүүрэгт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлд Халтмаагийн Баттулга дэд үтцийн сайд байхдаа амьдралд нь гэрэл гээгээ өгсөн бодит тусламж үзүүлж байжээ. Энэ иргэн бидэнд хандан сэтгэлдээ хэлсэн юм. Тэгээ хоёулаа ямар ч өнөөдөр хүртэл ингээд энэ сайхан сэтгэлтэй өмнө ачаар ажил амьдрал бүх юмаа залгуулад хөлтөө ингээд болсон за үнэхээр их гээд тааж байгаа. Тэгээд нэг сайхан халуун сэтгэлтэй, нэг сайхан сэтгэлтэй үнтэй ах өөрийнхөө хөвгтэй ч юм уу жамж тийм сэтгэлтэй. Үнэхээр нүн агуу. Би агуу гэж бодчих. Тэгээ одоо үнэхээр их баярлж байна байж. Хүний ард түмнээ гэж бодсон юм өсний мэрэгчэл тэгж бидний ялгаагүй. Ийм сайхан хүн. Үнэхээр Батлаг гişүн бол хүний зовлонг ойлгодог. Үнэхээр надад сэтгэлээсээ сайхан хандсан. Би их баярлж явдаг юм. Энэ хүн гарах юм бол над чиг мянга ядарсан иргэдэд бас тусалцаа дэмжлэг үзүүл зовлонгийг ойлгох бах. Тэр талаар нь бас хууль санаачлах бах гэж би бодож байна. Иргэдийн үзэл бодол үгээ хэлэх өмч хөрөнгөтэй байх эрх чөлөөнд Монгол Ардын намаас нэр дэвшигч Мегомбын инх болд бүдүүлгээр халджээ. Тэрээр Баттулгыг гүтгэх тактик бүхий дөрвөн ширхэг өврийн дэвтрийг бүх ухуулагч нартаа тараасан байна. Ингэхдээ сонгуул дуусаад буцааж авах болцолтойгоор тэдний хашаа байшинг барьцаалсан гэж байна. Миний гар дээр Монгол Ардын намаас Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөдөж байгаа Мегомбын инх болдын суртал ухуулагч нартаа тараасан дөрвөн дэвтэр яг миний гар дээр байна. Энэ талаар ярихаар би хавуултаа ярилцахаар ингээд суучихсан байж байна. Энэ гайхамшигтай инх бол дахин маань дөрвөн дэвтэр болбоос хашаа байшингийн үнэтэй байх нь шүү. Ямар учиртай бэ гэхээр одоо нөгөө нэг ухуулагч нар байгаа шүү дээ. Тэр хүмүүстээ энийг материалуудыг тарааж өгөөд буцааж авч ичихгүй бол хашаа байшин чи миний хуучлаараа заавакка гэдэг. Энэ ингээд гурван дэвтэр дээр товт Халтмаагийн Батлагын тухай. За Мерсер өдрийн одчиг Ганбаатарын тухайд ганц хоёрхон зүйл байгаа. Тийм байлээ. Тэгээ энэ дээр нэг ийм ажиглагдчихж байгаа. Монгол Ардын нам өнгөрсөн улсын их хурлын сонгуулиар маш гоё амлалтыг өгч гарч ирсэн. За энэ дээр юу гэж юм гэвэл за Монгол Ардын намыг шулуухан хэлчихэд Монгол Ардын намыг ийм хийсэн ингэж буруудгаж ингэж ирэхэд ярьж байна. Ярьж байна. А энийг яаж зөвөр биднэрт ард иргэдийн тархинд тариа хийх вэ? Тарих вэ? Угаах вэ? Гэсэн төлөвлөгөөний дотор бас явж байна. Монгол Ардын намын яагаад Халтмаагийн Батлага гэдэг үнээс айгаад байгаа юм бэ? Ард түмэн угаасаа ярьж байгаа шүү дээ хар машиныг хакертай наж инкол гарчна уу? Ямар ч нэмэргүй гэдэг. Тэгсэн чинь нөгөө гархан тодорхойлсон Ардын нам гэж Батлага гэдэг үнээс айгаад идэг. Төрийн эрх мэдэл хинд байна? Энэ сонгуульд хэн эрх мэдэлтэй байна вэ? Мэдээж Монгол Ардын нам тийм үү? Их хурлаа 65 судалтай. Мэргэжлийн гих засгийн газраа байгуулчихсан. Бүх төрлийн албандаа одоо дарга цэргийн томилгоог нь хийчихсэн. Одоо нөгөө нэг 60 тэрбумын схемд чинь одоо ахлах мэргэжлээс ахгуулаад бид сайд хүртэл үнэлчихсэн байгаа шүү дээ. Тэр хүмүүсээ томилчихсан байгаа мэдээж. Тэгэхээр давуу эрх нь хинд байна? Ардын намд байна. Тэгэхээр тэр давуу эрхтэй Ардын нам нь хинээс айгаад байна? Батулгаас айгаад байна тийм үү? Бид хоёр худлаа яриаггүй шүү гэдэг. Хэрвээ та бүхэн энийг мэдж хэрвээ авсан бол гар дээр чи ирсэн бол уншаад үзээрэй. Яг л ийм зүйл ярьсан байна тийм ээ? Өрсөлдөгч юм болсон байна. Харлуулахыг оролцсон байна. Иргэдийн тархийг угаахыг оролцсон байна энэ дээр. Хүмүүсийн дэмждэг Мегомбын инх бол гэдэг хүн төрийн тулхтай айгүй олон жил яатсан дарга бах цаанасаа заяасан хүмүүс ингээд яригддаг нь бас тэр нэр хүнд нь ганхаж юм жоохон тавтаргүй тал руу ороо явчлаа. Ингээха яана вэ? За ингээд үзэгчтэй ямар ч байсан би инх бол ахыхан захиас даалгавар дөрмийг зайлшгүй биелүүлж өврийн дэвтрийг өдөр шөнөгүй кармаалж судлалж уншиж борш хуухануудын чэйжилж явах болоо илүү их судлаад үзэгч та бүхэндээ мэдээлэл хүрэхтэй таатай байна. Яри. Монгол 100 олон 5 дахь ерөнхийлөгчөө сонгоход ердөө 13 хоног үлдлээ. Хэн их гүтгэж нэр хүндэд нь халдснаар нь бус. Хэн хийж бүтээсэн энэ Монголынхоо төлөө зүрх зориг нь байдаг. Тийм л төрийн тэргүүнтэй болж төр улсаа төхнүүлэх цаг ойрхон байна. Таны сонголт мэрэгэн байгээ. Маргаашийн хөтөлбөрөөр эргээд уулзцгаая. Дэлхийн түүхэнд анхны төр тулсыг бий болгож дэлхийн талыг эзэж байсан гайхамшиг түүхтэй баатарлаг ард түмэн бол монголчууд. Монгол ялна. Монгол ялна.